Гэвч ердөө 2 хоногийн дараа түүнийг олж илрүүлэн гэдгийг огтхон сансангүй. Компани удирдлагууд роботуудаа шалгаж байхдаа Жераг байгааг олж илрүүлээд түүний заавал устгах шийдвэр гаргав. Тэд Жераг мөшгөж эхэллээ. Жера үнийг мэдэнгүүтээ сандран жиржигтэй цугтаалаа. Гэвч тэр мөрдөгчдөөс мултрах боломжгүй байлаа. Яг аюул тулгархан мөчөд гинэт нэг танихгүй охин гарч ирээд би зугтах чинь тусалж чадан гэж Жерад хэлв. Тэр охин Жераг эргэлзэж байгааг хараад шууд л түүний хөлнөөс нь нэгэн байршил тогтоогч авч аяв. Үүнээс болж түүнийг мөшгсөн байжээ. Гэвч Жера баярлах завдалгүй байтал Жэний түүнд чамайг зөвхөн ээж чинь бүтээгээгүй. Өөр нэгэн роботын компаниуч үүнд оролцсон. Мөн тэднээс чамайг хянах цагдах боломжтой нууц арга байж магадгүй гэж хэлв. Жерагийн санаа зовж ихэхэд Жэни би чамтай хамт байна хэмээн тайвшрууллаа. Жерагийн сэтгэл нь хөдөлж яагаад түүнд тусалж байгааг сонирхож асуудлаа. Тэгээд Жэни түүнд үнэнээ хэллээ. Тэд өмнө маш дотн найзууд байжээ. Гэвч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр Жера Жэни даажмаар татагдаж бүр дэвтрийнхээ бүх хуудсан Жэнигийн зургийг зурхуулжээ. Тэр ч байтугай шүн гэрийнхэн гадаа очиж хариалцахыг оролдож байлаа. Гэвч аав нь үүнийг мэдээд Жераг авч явжээ. Маргааш нь Жэни Жераг олж уулзгаад Жера өөрийг нь огт танихгүй болсон байв. Тэр үеэс хойш Жэни Жераг нууцаар ажиглаж байлаа. Жэнигийн ярьсан бүхнийг сонсоод Жера түүнээс нэн дээр ой санамжийн сэргийхийг хүслээ. Жэни оролдож үзээс түүний удирдлагын систем рүү амжилттай нэвтэрж орж чадлаа. Жэни Жерагийн ой санамжийн сэргийв. Жера түүний эцэс яагаад Жэнийг санахгүй байсан шалтгаан нь ойлгов. Тэр шөнө Жэнийг тайраа илчилсний дараа эцэг хэн түүний энэ дурсамжийг ярилцжээ. Шалтгаан нь тэр зүйл тэдний хувьд хит гад санагдсанаас болсон гэж. Тэр энэ дурсамжаас гадна өөр зүйлсийг олж харсан юм. Технологийн компанид байсан үеийн дүр зургийг хадлаа. Тэр газар түүнд нэг дүү байсан ба тэд хамтдаа шаргалаа цагийг өнгөрүүлж байжээ. Гэвч ээж нь зөвхөн Жераг дагуулж явсан байна. Бүхнийг ойлгосон Жера Жэнийг өөрөөс нь болж аюулд оруулахыг хүссэнгүй. Тиймээс ганцаараа дүүгээ аврахаар шийджээ. Тэгээд энэ үед Жэни Жераг алга болсныг анзаараад нэг найзууд нь хамтдаа түүнийг хайхаар явжээ. Гэвч тэднийг ч бас хэн нэг нь ажиглаад байгааг анзаарсангүй. Харин нөгөө тал Жерийн цэнийг дуусаж зогсохоос өөр аргагүй болов. Яг ажиллагаагүй болох гэж байх үед Жэни амжиж ирж түүнийг аварч чадлаа. Гэтэл Жера өөрийгөө дүүртэн цэнгэлчгээд яг босох гэж байтал араас нь үл таних нэгэн гарч ирээд тэр дараа түүнийг унтрааж орхив. Машинд байсан Жэни энэ бүхнийг огт мэдсэнгүй. Жера ухаан ороод эргэн тойрноо хартал тэр гинцэр тэр хүлээстэй сууж байлаа. Компани захирал түүнийг түлхээд харанхуй өнгөлөөр дагуулнавч туршилтын лабораторид аваачлаа. Жера санаанд оронгүй зүйл харав. Түүний аав ээж нь бүгд тэнд байсан бөгөөд ээж нь захирлыг эртнээс таньдаг байжээ. Жера тэдэнтэй хамт явах боломжтой боллоо гэд баярлаж байтал захирлыг ингэж хэлэн гэж сансангүй. Тэрээр аав ээж нь түүнийг авч явах эрхгүй өнөөдөр заавал устгах ёстой. Учир нь ээж нь энэ компанид ажиллаж байхдаа Жераг нууцаар бүтээсэн байжээ. Тиймээс Жераг компани өмчгсөн. Аав нь урах шалган Жераг хамгааллаа. Тэрээр Жераг аль хэдийн гэр бүлийнхээ нэг гишүүн болгосон гэж хэлв. Захирал чихэд гайхан ингэж хэлв. Жера ердөө нэг машин шүү дээ. Тэр хүний төрхийг хэтэрхий төгс болборсон. Энэ нь хүмүүст айц төрүүлэх болно гэж хэлв. Гол нь тэр өөрийн гэсэн оюухантай болж хүн захирахтаа болсон. Энэ нь роботын үндсэн дүрмийг зөрчиж байна. Үүнээс болж дэлхийд сүрч мэдэн гэж хэлв. Ээж нь сандрын инхүү тайлбарлалаа. Би Жераг үргэлж дахин шинжилж өөрийн гэсэн оюухангүй болох боломжтой гэв. Жера маргалдаж буй хүмүүсийг хараад төвчгөө болж дуугаа өндөрсөглөө. Бид нөрөө урдлаа. Би бүх амьдралынхаа туршид бусдын удирдлагад байсан. Өөрийнхөө оюун санааг олж сэргээх гэж ямар их зовлоо. Гэтэл эцэг минь намайг шинжлэхийг хүсэж захирал намайг бүр устгахыг хүсэж байна. Яагаад хинч миний мэдрэмжийг бодохгүй байгаа юм гээд хаалгаа тасгийд хаагаад гараар явчихлаа. Явхдаа лабораторийн хаалгыг төгжөв. Аав нь ихэд өгшөж түүнд маш ихээр санаа зовж байлаа. Гэтэл захирал октоос нь шинжгүй. Тэр холдож чадахгүй гэж хэлв. Яг түүний хэлснээр боллоо. Жераг гүйж байхдаа гинэт зогсохоос өөр аргагүй болов. Учир нь түүнийг барьж авах үед нууцаар биед нь вирус болгожээ. Түүний цаг нь болмогц тэр өөрийн программыг өөрөө устгаж эхлэв. Эхлээд алхах чадвар алдлаа. Дараа нь харах сонсох гээд бүх мэдрэг нь алгуулв. Энэ үед аав нь яаран гүйжирч чижирч буй охиноо чангаар тэвэрлээ. Эхнэртэй хурдан ямар нэг арга бодохыг шаардахад эхнэр нь нэвтрхээ оройтсон гэж хэлв. Жерагийн програм устгах төхөж байв. Харин нөхөөс өмнө генет аавдаа нэгэн сонин зүйл хэллээ. Тэр өгөө хэлж дуусмагцаал ямар ч хөдөлгөөнгүй болов. Тэд тэр дараа түүнийг бутлаж машин руу хийж төмрийн хаягдл болголоо. Үүний дараа аав нь Жерагийн дотнаас Жэнитэй уулзаж түүнийг хэлсэн зүйлийн үгийг дамжуулв. Жэни түүний хэлснийг сонсоод генетик зүйлийг ойлгож яран сургуулийн зөвлөх роботыг хайж уулзлаа. Жера анхнаасаа л өөрийнхөө төслийг мэдэж байсан учраас өгөхөөс өмнө урдчил зөвлөх роботоор өөрийн оюун санаагаа бүрэн хөлбөрлүүлсэн байсныг тэд олж мэдлээ. Харин тэр сүүлийн үг нь түүнийг нэх нууц үг нь байсан байжээ.